За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Солонгост болсон гэмт хэрэгүүдээс хүмүүст сэрэмжлүүлэг, анхааруулга болгон хүргэдэг Sakon Ure гэх нэртэй YouTube сувг байдаг. За тэгэхээр энэхүү сувгаар гарсан олон бодит гэмт хэрэгүүдийн дундаас хамгийн их хандлт авч 6 сая хүн үзсэн. 4300 хүн сэтгэлдээ бичиж үлдээсэн топ бичлэгийг өнөөдөр та бүхэндээ орчуулж хүргэх гэж байна. Тэг яагаад энэ бичлэг ийм олон хүний анхаарлыг татсан юм бол та бүхэн энэ түүхийг дуустал нь сонсоод өөрсдөө ойлгох болно. За тэгвэл бүгдээрээ болсон явдал руу орцгоё. (1991 оны 1 сарын 30) өвлийн хахир хүйтэн гигэн цагаан өдөр энэ хэрэг болсон. Чоллабуктумужийн Намвон хотын нэгэн нам гүм хөдөө тосгонд яс хавтайлгсан аимшигт чарлаан цуурайцсан. Мөрдөн байцаагчид хэргийн газар очиж шалгахад өрөөнд дотор нэг эрэгтэй маш их хэмжээний цус алдсан байдалтай ухаангүй хэвтэж байлаа. Харин өрөөний нэг буланд туранхай жижигхэн биетэй нэгэн эмэгтэй зогсож байсан. Тэр гартаа цус болсон хутга барьсан байлаа. Харин өрөөнд ухаангүй хэвтэж байсан эрэгтэй газар дээрээ нас барсан. Хутга бариа зогсож байсан эмэгтэй нэр нь Ким Бу Нам. Гэмт хэрэг үйлдсэн Ким Бу Нам 30 настай. Бусан хотод амьдардаг жирийн нэг гэрийн эцэгтэй. Харин хохирогч эрэгтэй болох Сон Бэкон нь 56 настай. Ким Бу Намыг бага наснд нь хөршайлын ах нь байсан. Тэгвэл жирийн нэг гэрийн эцэгтэй яагаад төрсөн нутгийнхаа хөрш байсан ахыг ингэтлээ хэрцгийгээр хөнөөсөн юм болоо? Хэрэг болсон тэр өдөрлөө буцаад очие. Сон Бэкон ахыг нь ажилуулдаг жижиг дэлгүүрийн гадаа Ким Бу Нам чанга дуугаар хашгирч эхэлсэн. Чамд хэлэх үг байна. Мөө өөдгөө амтан гараад ирчи. Ярилцъя. Нааша гараад ир гэж хэлээд байгаа юм шүү. Гэвч Сон Бэкон гадагш гарч ирсэнгүй. Дэлгүүр дотроо өөдөөс нь хараал хилээд зогсоод байлаа. Ким Бу Нам дэлгүүрийн доторх өрөө рүү шууд гүйж орсон. Дараа нь урт хүрэмнийхээ хормой дотроос нэг зүйл гаргаж ирсэн. Тэр нь том гал тогооны хутга байсан. Тэр хутгаараа Сон Бэконыг ямар ч өршөөлгүйгээр дахин хутгалсан. Сон Бэкон амьд тэмцэн эсэргүүцэж арай нэг хутгийг нь гараас нь булааж авсан. Гэтэл тэр даруй Ким Бу Нам хөрмнийхээ хормоог сөхөж дотроос нь дахин нэг жижиг хутга гаргаж ирсэн. Тэр жижиг хутгийг Ким Бу Нам өөрийн гараар урлаж бэлдсэн байжээ. Өөрийн гараар хийсэн энэ хутганыхаа гэрийг хөрмнийхээ дотор бүслэхийндээ нуусан байсан. Хутгаа яаж хурдан суглах вэ гэдгийг хүртэл урьдчилан дахин давтаж бэлдээд очсон байгаа. Гэхдээ ингэж бэлдсэн байсан ч ганцаараа нас бие гүйцсэн эрэгтэй хүнийг яаж дарж чадсан юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Шалтгаан нь амиа алдсан Сон Бэкон саа тархины харуултын улмаас биеийн баруун гар, баруун хөл нь тааруухан байсан аж. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн хамгаалах чадвар муу байсан гэсэн үг. За тэгвэл Ким Бу Нам яагаад ийм аимшигтай хэрцгий хэрэг хийснийг тайлбарлахын тулд 21 жилийн өмнөх рүү очицгоё. 1970 он Ким Бу Нам ердөө 9 настай жаахан охин байсан. Нэг өдөр Ким Бу Нам ээжийнхээ даалгавраар хөршийнхөө ойролцоох хутгаас ус авахар явжээ. Хутгаас ус авах гээд очсон хөршайлын ах Сон Бэкон охиныг дуудаж гин. Бунама ахта туслаач. Нааша түр ороод ир миний дөө. Ах нь чамаар харин хийлгүүлэхнийг ажил байна. Түр ороод ир миний дөө. Сон Бэконы хүүнч Ким Бу Намтай чицүү хоёулаа 9 настай нэг насны хүүхдүүд байсан. Найзынх нь аав нь учраас юу ч бодлогүй гэрлүүн явж орсон байх. Охиныг гэртээ дагуулж орж ирээд хаалгаа хаагаад 9 настай байсан Ким Бу Нам охины хувцсыг нь хүчээр тайлж амийг нь дарж байгаад хүчинджээ. 9 нас гэдэг бол дөнгөж бага сургуулийн 2 дугаар ангийн хүүхэд. Биеинч бүрэн өсөж хөгжөөгүй байсан үе. Ким Бу Нам охины биеэс цус гарч маш их өвдөж бүтэн 10 хоног алхаж чадаагүй. Охин энэ аимшигт хэрэг төртөөд 10 хоног алхаж чадахгүй явхдаа гэр бүлийнхэндээ юу ч хэлэлгүй тас нуусан. Шалтгаан нь Сон Бэкон охиныг
сүрдүүлсэн байжээ. Өнөөдөр болсон явдлыг хэнд ч хэлж болохгүй шүү. Хэрвээ чи хэлэх юм бол чи үхнэ гэж мэдээрэй. Ээж, аав, ах эгч нар чинь бүгд үхнэ. Би тоглоогүй шүү. Чамд өнөөдөр ямар амар байсан тэр бүгдийг би гэрээхэнд чинь мэдрүүлэх болно. Амаа таглаж амьдраарай. 9 настай хүүхэд ийм үг сонсвол сүрдүүлэг гэж бодхоос илүү бодит үнэн гэж хүлээж авдаг. Том хүн хэлсэн болохоор тэр тусмаа саяхан аимшигтай хүчрхийлэлд өртсөн хүүхэд бол энэ хүн үнэхээр чадна гэж итгэдэг. Хэрвээ би хэлэх юм бол зөвхөн надад биш, ээж, аав, ах эгч нарт минь аюул учирна. Энэ үед хүүхдийн сэтгэл зүйд хид хідэн зүйл зэрэг явагддаг. Нэгдүгээрт айдас. Тэр айдас нь зүгээр нэг айсан хэмжээнд биш. Амь нас, гэр бүл, аюулгүй байдал бүхэлдээ нурж байгаа мэт айдас. Хүүхэд өөрийгөө хамгаалж чадахгүй болохоор хамгийн түрүүнд чимээгүй байвал амьд үлдэнэ гэж дотроо шийдвэр гаргадаг. Хоёрдугаарт хөшиж гацах уралд ордог. Хүн аюултай үед зүхтах, тэмцэх, эсвэл хөшиж гацах гэсэн урал үзүүлдэг. 9 настай хүүхэд нас бид хүрсэн хүчрхийлэгчийн өмнө тэмцэж чадахгүй. Тэгэхээр тархин амьд үлдэхийн тулд дуугүй бай гэдэг горимд ордог. Тиймээс дараа нь юу ч хэлж чадахгүй дотроо тэр бүгдийг түгжиж орхидог. 3-дугаарт өөрийгөө буруутгах мэдрэмж суудаг. Ийм хүүхдүүд ихэвчлэн би тэр айлд орсон болохоор болсон юм болов? Би буруу юм хийсэн болов? Би энийг хэлчих юм бол бүр том асуудал болох юм болов гэж бодож эхэлдэг. Өөрөөр хэлбэл буруу нь хүчирхийлэгчэд байхад хүүхэд өөр дээрээ бурууг өөрчигдөг. 4-дүгээрт гэр бүлээ хамгаалах гэж өөрийгөө золиослох сэтгэл зүйтэй болдог. Хүүхэд өөрийгөө хүчгүй гэж мэдэрч байсан ч гэрийнхнийгээ хамгаалахыг хүсдэг. Тэгээд би л дуугүй байвал манай гэр бүлийнхэн амьд үлдэнэ гэж итгээд өвдөлтөө ганцаараа үрдэг. Энэ бол хүүхдийн хувьд нэг төрлийн амьд үлдэх арга. Бага насны хүүхэд ийм сүрдүүлгийн дараа хэлж чадалгүй дотроо төгжих нь маш илбэг тохиолддог. Ялангуяа хүчирхийлэгч нь ойрын хүн, хөрш, таньдаг том хүн байвал хүүхэд бүрч их эргэлзэж айж дуугүй болдог. Энэ хэрэг 21 жилийн өмнө болсон учраас үнэхээр ийм зүйл болсон эсхийг батлах амаргүй. Гэхдээ мөрдөн байцаагчдын анхаарлыг нэг зүйл ихэд татсан байгаа. Кимбу нам бүсгүй Сомбек гоныг дур мэдэн хаа таарсан газарт нь хутглаагүй. Тэр зөвхөн тодорхой хэсгүүдийг ойнсон байжээ. Зөвхөн бэлэг эрхтэн орчин болон бүсэлхийнээс доош хэсэг рүү нь голлон дайрсан байсан. Ийм төрлийн хандлагыг хараад мөрдөн байцаагчид шууд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой юм байна гэж таамаглаж чаддаг. Энэ хэрэг дээр хамгийн том нотлохоо нь Кимбу намын 9 наснаас хойш туулсан амьдрал. Тэр бага сургуулаа төгсөөд Сөүл рүү явжээ. 1970 оны үед олон айлын охид хотод очиж айлын ажил хийж олсон мөнгөөрөө гэрээхнийгээ тижээх, ялангуяа айлын том хүүгийн сургалтын төлбөрт нэмэр болох явдал илбэг байсан үе. Кимбу намч мөн ар гэр бүлээ тижээхийн тулд Сөүлд ажиллаж амьдарчээ. Кимбу нам ахлах сургуультай ороод 9 настайд нь тохиолдсон тэр явдал бол хүчингийн хэрэг, гэмт хэрэг байсан гэдгийг бүрэн ойлгосон байгаа. Харамсалтай нь тэр үеийн нийгмийн ойлголт өнөөдрийнхөөс огт өөр байсан. Бэлгийн хүчирхийллийг хохирогчид хаалтсан гэмт хэрэг гэхээс илүүтэй эмэгтэй хүний ариун явдлыг бохирдуулсан асуудал мэт хардаг байсан үе. Тийм болохоор Кимбу нам тэр үедээ ч хинт ч хэлж чадалгүй дотроо ганцаараа шаналсаар өсвөр нас нь өнгөрсөн. Жинхэнэ асуудал харин түүнийг гэрлэх үед улам хүчтэй гарч эхэлсэн. Гэрлээд нөхөртөөгөө анхныхаа шөнийг өнгөрүүлэх гэсэн боловч Кимбу намын биеийн салгалж хамаг хөлсөн асгарч эцэстээ орилж чарлаад гэрээсээ шууд гүйгээд гарсан гин. Анхны суусан нөхөр нь мэдүүлэг өгөхдөө эхнэр Кимбу нам дотны харилцаанд орхосоо татгалцсан учраас тайвшруулад гэртээ очиод хэсэг амарч байгаад эргэж хэлээд явуулсан гэсэн. Гэртээ очиод 9 настайдаа хүчндүүлсэн гэдгээ анх удаа эцэг ихтэй хэлсэн юм байлээ. Харин Кимбу намаас мэдүүлэг авах үед нөхрийнх нь гар биед нь хүрэх мөчид 9 настайд нь өөрийг нь хүчирхийлсэн Сомбек гоны гарыг мэдэрч байгаа мэт санагдсан гэж ярьж байсан. Эцэг эх нь охинд нь 21 жилийн өмнө яг юу тохиолдсныг энэ үед анх удаа мэджээ. Аав ээж нь Кимбу намыг том хотын сэтгцэн эмнэлэг рүү дагуулж авсан.
Имлэгт үзүүлсэн сэтгцийн өвчний хүн шатанд явж байна гэсэн онш гарсан. Ялангуяа дотны харилцаанд орох гэж оролдох үед бие нь хөлөрч, хүчтэй таталт өгч, айдас, хяналтаа алдах шинж тэмдэг илэрдэг. Олон удаа хичээж үзсэн боловч ямар ч нэмэр байсангүй. Эцэст нь анх суусан нөхөр нь гэрлээд 2 сарч болоогүй Кимбу намаас салах шийдвэрийг гаргасан. Төрсөн эгч нь Пусан хотод амьдарч байсан. Кимбу нам хэсэг эгчиндээ амьдрахаар болжээ. Пусан хотод очсныхаа дараа үйлдвэрт ажилд орж мөн сүмд тогтмол явж эхэлсэн. Тэр үед хамт ажилдаг залуутайгаа танилцж үерхэж эхэлжээ. Кимбу нам бодсон. Би энэ хүнийг хүртэл алдаад явуулчих бол дахиж би эрэгтэй хүнтэй хамт амьдарч чадахгүйгээд маш их хичээж өөрийгөө аль болох эмчлэх гэж оролдсон. Маш их хичээсний үр дүнд сүүлд суусан нөхөртөөгөө харилцаа нь харьцангуй тогтун, асуудалгүй байсан. Тэр хүнтэй үерхэж байх хугацаанд жирэмсэн болж гэрлээд хүүхдээ төрүүлсэн байгаа. Кимбу намын амьдралд анх удаа цэцэг дэлбэлж аз жаргалтай амьдрал ирээдүл үлдсэн гэж бодсон боловч удалгүй сэтгэлийн гүнд үлдсэн травма нь өдөр шөнөгүй Кимбу намыг зовоож эхэлсэн. Кимбу нам эдгэрхийг маш их хүссэн боловч өөрийнх нь хүслээр болсонгүй. Хүүхдээ сайн асарч чадахгүй байлаа. Хүүхдээ харж байгаад гинт гөлийгөө суучдаг. Заримдаа хий юм үзэгдэж, биеийн салганаж, маш их айдас давтаж, шүнж тайван унтаж чаддгүй болсон. Сүүлдээ нөхөртөөгөө дотны харилцаанд орохоос ч татгалзаж эхэлсэн. Ийм байдалтай байгаа өөрийгөө үзэн ядаж, юм хум авч шидэж, зурагтаа хүртэл унгааж эвдсэн байгаа. Кимбу намын сэтгэлийн асуудал нь зөвхөн өөрийг нь зовоогоо зогсохгүй, нөхөр хүүхдэд нь ч маш том дарамт болж эхэлсэн. Аргаа барахтаа Кимбу нам сэтгцийн эмнэлэгт 2 сар хэвтэн эмчлүүлжээ. Эхний сар эмчилгээний үр дүн сайн байсан боловч 2 дахь сараас өнөө хэцүү шинж тэмдгүүд дахин эхэлсэн байгаа. Нэг намдснаа дахиад сэдэрнэ, дахиад намдснаа ахиад л эхэлдэг. Ийм байдал давтагдсаар. Кимбу нам 9 настайдаа амссан бэлгийн хүчирхийллийн дурсамж зүгээр нэг алга болох юм уу мартагдаагүй. Эсвэргээрээ яг л далай дундах ганцаардмал арал шиг бусад бүх дурсамжаасаа тасарч тусгаарлагдсан шарах болж сэтгэлд нь үлдсэн. Нөхөр нь дотны харилцаа эхлүүлэх гээд ойртох мөчид яг л Пандорагийн хайрцаг онгоосон мэт дотроо түгжиж хадгалсан тэр аим шиг бүхэлдээ дахин сөхөгдөн гарч ирэн нөхрийнх нь царай нь хүртэл өөрийг нь хүчирхийлсэн хүний царай шиг харагдсан байх магадлал тун өндөр. Хүн гүн шарах хүчтэй цочрол туулсны дараа тарих маш эмзэг, хит сэрэмжтэй, өчүүхэн зүйлдж огцом хариу үзүүлдэг байдалд ордгоо. Өөрөөр хэлбэл тарих бүх дэлхийг аюултай газар мэт хүлээж авч эхэлдэг гэсэн үг. Ялангуяа эмчлэгдээгүй травманы дурсамж бол хүүтэй мөнгө зээлсэн дээрэмчин шиг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам зээлсэн мөнгөний хүү өсдөх шиг тэр дурсамж дотроо улам хүндэрч, улам аимшигтай хэлбэрээр тэлж, шинж тэмдгэнч уламд ордох хандлагатай байдаг. Тиймээс ийм үед сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ зайлшгүй хэрэгтэй. Тарих энэ явдлыг одоо болж байгаа зүйл биш, өнгөрсөнд болсон явдал гэж таньж ойлгох хамгийн чухал. Тэр аимшигт хэрэг өнгөрсөнд болсон явдал гэж чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чадсан цагт л хүний дотор аюулгүй мэдрэмж айжмаар сэргэж эхэлдэг. Магадгүй тухайн үед зөв сэтгэл заслын эмчилгээ хийлгэж гэмт итгээд зохих ял шийтгэлээ авсан бол тэр дурсамж өнгөрсөнд үлдэж Кимбу нам цааш алхах боломжтой байсан. Гэвч тийм зүйл болоогүй. Яагаад? Тэр явдал түүний хувьд өнгөрсөнд эрт урд цагт болсон хэрэг биш, харин яг одоо ч үргэлжилж байгаа мэт амьд шарах хിവэр үлдсэн байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг өдөөгч хүчин зүйл гарч ирэх бүрт тэр 9 настайдаа амссан аимшигыг дахин биеэрээ мэдэрч дахин туулж байсан гэсэн үг. Ийм травматай, ийм шарахтай хүн эрүүл ухаантай тайван амьдрна гэдэг амар биш. Яг гаднаас нь хараад гэр бүлтэй болоод хүүхдээ төрүүлчихсэн байж яагаад одоо гинт шинж тэмдэг улам хүндэрчих вэ гэж бодож магадгүй. Гэхдээ бодит байдал дээр яг тэр үед Кимбу нам сэтгэл зүйн асар их дарамт, дотоод шаналлтай ганцаараа тэмцэж ирсэн байх магадлал тун өндөр. Өөрөө ч хэлсэн байсан. Би энэ эрхтэйг алдвал дахиж хүнтэй суухгүйгээд маш их төвчээр гаргасан гэж. Кимбу нам маш их тэмцсэн. Тэр үнэхээр эдгэрч аз жаргалтай амьдрахыг хүссэн. Ямар нэг гарц байгаа гэж итгээд тэр гарцыг хайж эхэлсэн байгаа.
Зузаан хууль, эрх зүйн номууд уншин өөрт нь тохиолдсон хэргийг хуулиар шийдвэрлэх арга байгаа эсхийг шүнжин сууж хайж эхэлсэн. Харин нөхөр нь түүнд ингэж хэлжээ. Ингэх тусам чамд л улам хэцүү байж тээ. Наадах чинь ямар ч нэмэргүй. Хөөн хилцэх хугацаа дууссан. Одоо хуулиар явлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. Бити ингэж өөрийгөө зовоолтоо. Бид нар ч гэсэн энэ чинь хэцүү байна. Энэ үгийг сонссон Кимбу намын бие салгалж өөрийн ирэхгүй уйлсан гэдэг. Тэр үнэхээр арга байхгүй эсхийг баттай мэдхийн тулд бүр цагдаагийн хэлцээр өөрийн биеэр очиж асуусан. Тухайн үеийн хуулиар хүчингийн хэрэгт өртсөн хохирогч 6 сарын дотор гомдол гаргаж байж цагдаагийн хэлцээс хэргийг шалгаж эхэлдэг байсан. Харин Кимбу намын хувьд тэр хэрэг гарснаас хойш аль хэдийн 21 жил өнгөрчихсөн байсан. Хуулиар шийдвэрлэх ямар ч боломжгүй болсон гэсэн үг. Юу ч хийгээд нэмэргүй. Тэр байтугай бүр хууль үйлчлэх боломжгүйг мэдсэн Кимбу нам өөрийн биеэр Сомбек гоныг олж очиж айцтайгаа нүүр тулахаар шийдсэн. Тэр Сомбек гон дээр очиод Чимээ өөдгөө амтан миний амьдралыг буцааж өг. Би хүн шиг амьдрмаар байна. Чамаас болоод миний амьдрал сүрсэн. Чи өөрөө хүүхэдтэй байж яаж надад ингэж хандаж чадсан юм бэ? Мөө өөдгөө навш. Надаас чи өөчлөлтгүй. Сомбек гон түүнээс өөчлөлт гуйсан болов? Үгүй ээ. Өөчлөлт гуйгаагүй. Харин ч эсэргээрээ Кимбу намын ахаар дамжуулж 400 мянган вон өгөөд энэ асуудлыг дахиж бүүсөх, дахиж битгий ирээрэй гэж хэлүүлсэн байгаа. Энэ явдал нь Кимбу намыг бүр их өвтгөж шархлуулсан. Нэг өдөр Кимбу нам нөхөртөөгөө дотны харилцаанд орох гэж байх үеэр дахин хүчтэй эсэргүүцэл төрж өөр хүнтэй ярьж байгаа мэт сонин юм ярьж сэтгэл зүйн хүнд байдалд оржээ. Олон удаа төвчж ирсэн нөхөр нь тэр үед төвчээр нь алдагдаж хэлж болохгүй үгийг Кимбу намд хэлсэн. Йой, болж үзье, би үнэхээр төвчж чадахгүй юм байна. Чи зүгээр ганцаараа амьдрсан дээр юм байна. Тэнэг өвчтэй хүүхэн. Бага насндаа хүчирхийлэлд өртөж, ахаараа дамжуулан доромжлуулж, нөхрөөсөө хүртэл ийм үг сонссон Кимбу намын дотор байсан эцсийн найдвар нурсан. Өөрийнх нь амьдралыг сүйтгэсэн энэ бүхний их үүсвэр босон тэр хүний бэлэг эрхтэнг тастаж хаяна гэх шийдвэрийг гаргасан. Кимбу нам дэлгүүрийн гадаа яваад очлоо. Тэгсэн Сомбек гон чи одоо ямар ядаргаатай юм бэ? Би ахт чинь 400 мянган вон өгсөн штэ. Дахиж энэ асуудлыг ярихгүй үсттэй. Чи яагаад дахин ирээд байгаа юм бэ? Мөнгө авч хандгүй мүү? Ямар ядаргаатай хүүхэн бэ чи? Кимбу намын дотор аль хэдийн буцалж байсан уур, гомдол, шарахыг бүрч хүчтэй хасаалаа. Мөнгө өгсөн бол болоо юм шүү. Чи яагаад дахин ирээд байгаа гих мэт үгс түүний хувьд зүгээр нэг доромжлол биш. Өөрийнх нь бүх амьдралыг өгөөсгсөн үг шиг сонсогдсон. Эцэст нь Кимбу нам дэлгүүр рүү орсон. Кимбу нам баривчлагдаад би хийсэн хэрэгийнхээ төлөө хүлээх ёстой шийтгэлээ авна гэж хэлсэн. Харин энэ хэрэг олон нийтэд ил болсноос хойш түүнийг өмөөрөх, дэмжих, өрөвдөх хандлага нийгэмд маш хүчтэй өрнөж эхэлсэн. Кимбу нам бол буруугүй. Тэр эмэгтэй 9 настайдаа хүчндүүлснээс хойш 21 жилийн амьдын тамыг туулсан, ганцаараа 21 жилийн турш тэмцсэн гэж маш олон хүн түүнийг өмөрч байлаа. Гэлээч гисэн аллагыг зөвтгөж болохгүй. Хувийн өшөө авалтаас болж хүний амийг хөнөөнө гэдэг байж болохгүй гэж эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Тэгвэл Кимбу намд хуулиас ямар шийтгэл өгсөн бол энэ хэрэг хэрхэн яаж хаагдсан бол тухайн үед энэ хэргийг шүүсэн Сотеон шүүгч нэвтрүүлгээр оролцож ингэж ярьлаа. Би 1976 онд шүүгч болж нийт 22 жил шүүгчээр ажилласан. Гэхдээ энэ хэрэг шиг улс даяар анхаарал татсан хүчтэй маргаан дагуулсан хэрэг намайг ажиллах хугацаанд гарч байгаагүй. Шүүхийн танхимд суугаа Кимбу намыг анх харахад жижигхэн биетэй, туранхай, их зөөлөн хүн байсан. Ийм хүн хүний амьд хүрсэн гэхэд итгэмээргүй санагдж байсан. Шүүгдэж байхдаа дуу нь маш сул байсан учраас юу ярьж байгааг нь сонсож чадахгүй, өмгөөлөгчөөр нь дамжуулж яриаг нь сонсож байсан.
Тэр надад өнөөдрийг хүртэл миний толгооноос гардаггүй нэг үгийг хэлсэн. Анхан шатны шүүх хурал дуусахын өмнө би шүүгтгчээс танд өөр нэмж хэлэх зүйл байна уу гэж асуусан. Кимбу нам аяархан нэг өгүүлбэрийг хэлсэн. Эхэндээ би яг юу хэлснийг нь сайн сонсч чадаагүй. Тиймээс өмгөөлөгчөөс нь шүүгдэгч юу гэж хэлсэн бэ гэж дахин асуусан. Кимбу намыг би ийм гүнзгий утга агуулсан үг хэлнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Кимбу намын хэлсэн тэр өгүүлбэр бол Би хүнийг биш аратан алсан. Өмгөөлөгчөөс нь тэр би аратан алсан гэж хэллээ гэх үгийг сонсох мөчид би ямар буруутай юм бэ гэж цөхөрсөн 9 настай охины хашгираан дүр миний нүдэнд харагдсан. Мэдээж түүнд хэлхийг хүссэн маш олон үг байсан байх. Гэхдээ аратан гэх ердөө ганцхан үгэнд өөрийнх нь 21 жилийн турш туулсан зовлон багтаж байсан. Би бодсон. Ийм ухаалаг эмэгтэй хүн амны хэрэгт холбогдож зогсох гэж үнэхээр харамсалтай санагдаад санаа алдаж байж лээ. Шүүхийн шийдвэрийг гаргахад хамгийн чухал баримт нэгдүгээрт Сомбеккон 21 жилийн өмнө Кимбу намыг хүчирхийлсэн нь үннийг нотлох. Хоёрдугаарт хэрэг үйлдэх үедээ Кимбу нам сэтгцийн хувьд өөрийгөө хянах чадвартай байсан уу эсвэл сэтгэл зүйн хувьд өөрийгөө удирдах боломжгүй байсан гэдгийг нотлох чухлаа. Тиймээс шүүхээс Кимбу намын тухайн үеийн сэтгцийн байдлыг тодорхойлохын тулд тусгай байгууллагад сэтгцийн шинжилгээ хийлгэхээр явуулсан. Миний хувьд энэ хэргийг шийдэх маш хүнд байсан. Учир нь Кимбу нам гэмт хэрэгээ төлөвлөж хийсэн. Урьдчилан зэвсгээ бэлдсэн төдийгүй өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй хүнийг онилж алсан гэж прокуророос буруутгаж байсан учраас тухайн үед хүн амны хэрэг иймэрхүү нөхцөл байдалтай аллагын хэрэгт маш хүнд ял оноодог байсан үе. Зарим шүүгч бүх насаар нь хорих, бүр цаашлаад цаазын ялаар ялах тохиолдолч гардаг байсан. Хэрвээ тухайн хүн хэрэг үйлдэх үедээ сэтгцийн хувьд ухаан мэдрэлгүй, өөрийгөө хянах чадваргүй байсан нь тогтоогдвол ял оноох боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл энэ хэрэг дээр шүүхийн шийдвэр туйлын хоёр өөр чиглэл рүү эргэх боломжтой байсан гэсэн үг. Нэг талдаа маш хүнд ял, нөгөө талдаа сэтгцийн байдлаас шалтгаалсан өршөөл. Эмнэлгээс сэтгцийн шинжилгээг бараг 1 сарын турш хийсэн. Шинжилгээний дүгнэлтээр Кимбу намд сэтгцийн эмгэг, мөн бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй хүнд гэмтлийн дараах сэтгцийн хямралын шинж тэмдэг хүчтэй илэрч байсан нь тогтоогдсон. Тэр хэрэг үйлдэх үедээ маш ноцтой сэтгцийн өөрчлөлттэй байдалд байсан гэж үзэх үндслэл гарсан юм. Өмгөөлөгч болон эмэгтэйчүүдийн байгууллагуудын зүгээс Кимбу намыг цагаатгах ёстой гэж үзэж байсан. Гэвч шүүхийн бүрэлдэхүүн түүнийг бүрэн цагаатгах боломжгүй гэж дүгнсэн. Шүүхээс Кимбу намд 2 жил 6 сарын хорих ял оноож 3 жилийн тэнсэн харгалзах ял болон эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шийдвэрийг хамтд нь гаргасан. Түүнийг бүрэн ухаангүй мэдрэлгүй байсан гэж биш, харин сэтгцийн байдал нь ноцтой суларсан, өөрийгөө бүрэн хянах чадваргүй болсон байсан гэж дүгнсэн. Шүүх түүнийг бүрэн цагаатгаагүйч бусад аллагын хэрэгт оноох хүнд ялыг өгөөгүй. 2 жил 6 сарын ял гэдэг нь ямар утгатай юм бэ гэвэл тэнсэн харгалзах хугацаанд дахин ямар нэг хэрэг төвөгт холбогдохгүй, асуудалгүй явбал хорих ялыг нь цааш нь идлүүлэхгүйгээр хэргийг хаана гэсэн утгатай. Ингээд Кимбу нам 1 жил 7 сар орчим эмчилгээтэй хорих ангид байсны дараа суллагдаж гарсан. Мөн тэнсэн харгалзах хугацаанд өөр гэмт хэрэг үйлдээгүй учраас дахин хоригдох нөхцөлч үүсээгүй. Ямар ч буруу хийгээгүй цайлхан нэгэн охин багтаа хүчирхийлэлд өртсөний улмаас сэтгэл нь сүрч эцэстээ аллагын хэрэгтэн болж шүүхийн өмнө зогсож байгааг хараад үнэхээр их сэтгэл өвдөж байж билээ. Тиймээс шүүхийн хувьд энэ эмэгтэйг яаж шийтгэх вэ гэхээс илүү яаж хамгаалж үлдэх вэ гэдэг дээр илүү төвлөрч ажилласан. Одоо тэр бүсгүй хаана хэрхэн амьдарч байгааг би мэдэхгүй. Гэхдээ сэтгэлийн шархаа ангаагаад энгийн тайван аз жаргалтай амьдралтай болсон байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ. Энэ хэрэг хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гэдэг ямар аимшигтай уршиг дагуулж болохыг нийгэмд маш хүчтэй сануулсан хэрэг болсон. Үүний дараа Солонгост
бэлгийн хүчирхийллийн хэргийг зөвхөн хохирогч гомдол гаргасан тохиолдолд шалгадаг байсан тогтолцоог нурааж, хохирогч гомдол гаргаагүй байсан ч талууд хоорондоо эвлэрч тохиролцсон байсан ч хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог системтэй болсон. Ялангуяа 13-аас доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хөөн хилцэх хугацаа үйлчлэхгүй хуулийг баталжээ. Кимбу нам ял шийтгэлээ эдлээд суллагдсны дараа хэрхэн амьдрсан бол гэдэг асуулт олон хүнд үлдсэн. Түүний амьдралыг кино болгох талаар бодож байсан нэгэн найруулагч хожим Кимбу намтай уулзаж ярилцлага авахыг хүссэн гэдэг. Гэвч Кимбу нам тухайн үед болсон хэргийг ярмааргүй байгаагаа найруулагчид маш тодорхой хэлсэн. Өөрийн тулсан тэр бүхнийг дахин сөхөж ярина гэдэг түүнд хитрхи хүнд хэцүү байсан биз. Харин найруулагч түүний хүүгийн талаар асуухад Кимбу намын царай гинт гэрэлтсэн гэдэг. Тэр хүүгийнхээ тухай ярихдаа өчигдөр хөл бөмбөг тоглоод гол хийсэн. Миний хүү үнэхээр мундаг хүн болж байгаа. Хэрэг болсноос 10 жилийн дараа Кимбу нам өөрийнхөө тэр үеийн сонголтод харамсдаг гэж хэлсэн гин. Хүүхдийнхээ ээжийн хувьд Кимбу нам гих хувь хүний хувьд үлдсэн амьдралаа хүн шиг тайван аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр та бүхэн болсон явдлыг сонслоо. Тэгээ би энэ болсон явдлыг яг бэлтэж байхдаа маш их сэтгэл өвдсөн. Зөндөө олон болсон явдлууд бэлтжсэн л та. Тэгээ тэр дундаас яг нэг юм сэтгэл өвдгсөн яг ингээ бүр нулимс гаргасан хэрэгүүд байдаг байхгүй. Тэгээд энэ хэрэг бас яг тэр хэрэгүүдийн нэг нь байсан. Маш их сэтгэл өвдсөн ямар ч гэсэн. Энэ юмхтэй ямар их те зовлон, шаналл өөрөө эдгэрэх гэж ямар их хичээсэн бол бүр янз бүрийн арга хэрэгжилж үтсэн байгаа байхгүй. Тэгээ эцэст нь тэр намайг хүчнэсэн хүн байхгүй болж ижил би эдгэрэх юм байна гэсэн тэр горьдлогыг тавьсан байгаа байхгүй. Энэ хүн байхгүй болохгүй би яг ингээд галзуураад энэ чигээрээ явсараа дуусах юм байна. За тэгээ энэ хэргийг үзсэн солонгос хүмүүс ямар сэтгэл үлдээсэн байна би та бүхэндээ уншиж өгье. Би бас бага насндаа хүчирхийлэлд өртөж байсан. Тухайн үед хүнд хэлж чадалгүй өнгөрүүлж байсан. Одоо би 50 гарч явнаа. Өнөөдөр ч гэсэн тэр аимшигтай бодол толгооноос минь гардаггүй. Кимбу нам таны зоригтой байж энэ бүхнийг даван туусныг сонсоод үнэхээр их бахархаж байна. Үлдсэн амьдрал тань амар амгалан байх болтугай гэсэн сэтгэлдээр 1100 хүн лайк дарж санал нийлсэн байна. Насанд хүрээгүй жоохон хүүхэд хүчирхийлсэн адгууснаас 7 дор новшнуудад хүн алсан хэрэгээс хүнд ял өгч байх хэрэгтэй гэсэн сэтгэлдээр 8600 хүн лайк дарсан байна. Хүчингийн хэрэг тэр тусмаа жоохон хүүхэд хүчинтсэн байхад хөөн хилцэх хугацаа байхгүй болох нь зөв штэ. 9 настай хүүхэд яаж 6 сарын дотор нас бид хүрсэн хүнийг шүүхэд өгөх юм бэ гэсэн сэтгэлдээр 1800 хүн лайк дарсан байна. Буруу сонголт хийлгүй өнөөдрийг хүртэл амьд байсанд үнэхээр их баярлалаа. Хинээс ч илүү аз жаргалтай амьдраарай гэсэн сэтгэлдээр 1300 хүн лайк дарсан байна. Хөөх энэ нэвтрүүлэгт тухайн үед хэргийг шүүсэн шүүгч хүртэл оролцсон байна. Аратан адгуусыг мартаад хүүтэйгээ аз жаргалтай амьдраарай. Үнэхээр их төвчээр гаргаж энэ хүртэл иржээ гэсэн сэтгэлдээр 3700 хүн лайк дарсан байна. Хүүхэд хүчнэсэн бол ямар ч шалтгаан сонслогүй шууд цаазын ял өгдөг байх хэрэгтэй гэсэн сэтгэлдээр 3800 хүн лайк дарсан байна. Шүүх хурал эмэгтэйчүүдийн талд ордоггүй байсан тэр үед тэнсэн өгсөн шүүгч танд үнэхээр их баярлаа гэсэн сэтгэлдээр 4400 хүн лайк дарсан байна. 9 настай хүүхдийг хараад тийм хүсэл төрж байгаа бол яавч хүн биш. Адгуус жинхэнэ хог новш. Гадаадад хүчингийн эргээр шоронд орохоор хүн биш яг л адгуустай харьцаж байгаа юм шиг зовоож тамалдаг гэж сонсч байсан. Хамгийн хатуу ялыг оноож байх хэрэгтэй гэсэн сэтгэлдээр 6700 хүн лайк дарсан байна. Тэр өгсөн 400 мянган воныг нь ах нь авчил байдаг. Өөрөө хохирогч биш байж яхаар очиж мөнгийг нь авдаг байна гэсэн сэтгэлдээр 2900 хүн лайк дарсан байна. Энэ түүхийг олон хүн мэдэндээ. Би хүн биш араатныг алсан гэх үг нь үнэхээр олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан үг байсан. Гэмтэтгээд араатнаас 7 дор хог шаар. Энэ хэргийг шүүсэн Соттеён шүүгч үнэхээр мундаг байсан. Тухайн үед ийм хэрэг дээр ийм шийдвэр гаргана гэдэг амаргүй байсан үе. Танд маш олон хүн талархаж байгаа шүү. Кимбу нам та хинээс ч илүү мундаг ухаантай бүсгүй шүү. Зоригтой аз жаргалаар дүүрэн амьдраарай гэсэн сэтгэлдээр 100000 хүн лайк дарсан байна. 100000 хүн санал нийлсэн байна. Тэгэхээр өнөөдрийн болсон явдал та бүхэнд маш их зүйлийг бодогдуулсан байх, маш их зүйлийг ойлгуулсан байх. Хүн эдгэрч эхлэх үедээ л өөрийн хийсэн буруу үйлдэлийг жинхэнэ утгаар нь харж чаддаг. Хүн эдгэрсэн үедээ л
бусдыг уучлах хүчтэй болдог. Хүн эдгэрсэн үедээ л өнгөрсөн аимшигтай дурсамжаа одоо ч үргэлжилж байгаа шарах биш, нэгэнт өнгөрсөн зүйл гэж дотроо хүлээн зөвшөөрч эхэлдэг. Эрүүл сэтгэл зүйтэй байх хамгийн чухал зүйл бол өөрийн туулсан өвдөлтийг үгүйсгэх биш, зөвөөр харж, зөвөөр эмчилж, дотроо ганцаараа тээж явахгүй байх юм. Яагад гэвэл эдгээгүй шарах цаг хугацаа өнгөрөх тусам зүгээр алга болдоггүй. Харин ч хүний амьдрал, харилцаа ирээдүг хүртэл чимээгүйхэн идэж эхэлдэг. Тийм болохоор өвдөлтөө нууж амьдрах биш, тусламж авч, зөв эмчилгээ хийлгэж өөрийгөө аварч үлдэх нь хамгийн чухал. Энэ бол сул дорой хүний хийдэг зүйл биш ээ. Харин ч өөрийгөө бас хайртай хүмүүсээ аврахын тулд хийх ёстой хамгийн хүчтэй шийдвэр, сонголт юм шүү. За тийм өнөөдрийн минь болсон явдалтай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.